бол Монголын үндэсний олимпийн орооны ерөнхийлөгч, олон улсын олимпийн орооны гишүүн Имартын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Бат Түшиг. Дараагийн гишүүн бол соёл, спорт, аялал жуулчлалын залуучуудын сайд халагтай Ундран. За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны төрийн зохион байгуулагч нарын зүгээс бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм панелистууд та бүхэнд талархал илэрхийлье. Мөн оролцож байгаа залуучууд та бүхэнд талархал илэрхийлж байна. Баярлалаа. За энэ удаагийн панелист нэг панелист гэж хоёр онцлогтой. Нэгдүгürt Монголд уламжлалт хилэлцүүлгүүд орчлоо хийх ярьж тэгээд гол санаагаа хариулахгүй явдаг бол бид нар 90 секундын хугацаанд манай панелистууд өөрсдөө гол санааг хариулах зохион байгуулалттайгаар явагдана. За тэгээд төр хувийн хвшил олон улсын байгууллага хамгийн туршлагатай эрхмүүд ирсэн учраас хэдүүлээ энэ бага хугацаанд маш үр дүнтэй хариултуудыг авна гэдэгт итгэлтэй байна. За хоёрт нь болохоор Монголд хоёр судалгааны үр дүн байгаа. Нэгдүгürt худалдаа үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар Монголд боловсролын залуучуудыг бэлтгэж байгаа байгууллагууд хувийн хвшил ажил олгогчид тэгээ залуучууд гурвын хүлээлттэй ойлголтын зөрүү маш өндөр түвшинд байгаа. Үүнтэй холбоотойгоор бид нар олон улсын түвшинд өрсөлдөхөд хүндрэл хязгаарлалтуудтай. Хоёрдугаар дэлхийн эдийн засгийн форумын Future of Jobs and Skills-ийн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн нийт залуучуудын 70% нь ур чадварын зөврөнд орно гэсэн судалгааны үр дүн гарсан байсан. Тэгэхээр хэдүүлээ энэ хилцүүлгийн төгсгөл Монгол залуучуудын бэлэн үү ирээдүйд хаашаа чиглэж байгаа вэ гэдгийг экспертүүдээс хамтдаа мэдцгээе. За ингээд хэдүүлээ халуун алгадчлалтаар хилцүүлгээ эхлүүлцгээе. За эхний асуултыг би их баясгалан панелистаас асуумаар байна. Монголын креатив маркетингийн салбарын ирээдүйн хүний нөөцийн ур чадвар ямар чиглэлд төгжих ёстой гэж та харж байгаа вэ? Энэ дотроо та дотоодын хүний нөөцийн зах зээлийг мэднэ, гадагшаас шүүгч хийжсэн хүний хувьд шууд харьцуулж ур чадвар талаас нь өөрсдөө онцгийг хуваалцаач. За 50 жилийн өмнө энэ 6 настай хүүхдүүдээс нэг юм судалгаа авсан юм байна л да. За ирээдүйд юу болох вэ гэсэн чинь Америк хүүхдүүд галт тэрэгний жолооч болно гэсэн юм байна. Хятад хүүхдүүд болохоор сансрын нисгч болно гэсэн юм байна. Тэгээ одоо тэр судалгаагаа дахин авсан чинь инфлюенсер болно гэж хариулсан гинэ. Бүгд маркетинг менежерүүд юм ааш тий. Тэгэхээр энэ дунд амралтын өдрөөр ингээд эдийн засгийн форум дээр чухал яриа сонсгоо хүрэлцэн ирсэн залуучууд маань өнөөдөр сая TikTok-ийн 3.2 сая дагагчтай одоо инфлюенсертай адилхан Японд очиж тий 30 сая дагагчтай Монгол инфлюенсерүүд төрсэн 2030 онд бол ийм яриа хийжээгээд явж байхыг бол одоо үүсэхгүй байна. Гэхдээ өнөөдөр бид нар 2025 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүний хөгжлийн индексээр дэлхийд 104-т чигсэж байгаа юм байна. Энэ бол нэг бодлын харамсалтай. Суралцах зүйл маш их байна гэсэн үг. Бид нар өглөө болгон сэрэхтэй 104 гэдэг тоог санаад одоо ингээд сэрэх шаардлагатай болоод байна л да. Гэхдээ бүтээлч үйлдвэрлэлийн салбар бор зүрхээрээ гэдэг шиг залуучууд бол бас араа ондоо байгаа шиг байна. За одоо хүү амтлагийн одоо дуу болвол тий билбордын чартыг тэргүүлээл. За захим спортын зах зээл дээр залуучууд дэлхийд Азтай анх удаага 2 дугаар байранд ороод Каны наадмын одоо ингээд төлөөлөлтөд Монгол улс анх удаага боллоо тий. Тэгээд цаашдаа одоо энэ Монгол кино уран бүтээлч нар маань олон улсын шагналууд аваад байгааг харахад бол манай индастри бол ирээдүй байна. Тэгвэл талантууд маань түүхийн хичээгээрээ байгаад байна гэж бодож байна. За баярлалаа. За хэдүүлээ цаашаа бас асуух боломжууд байгаа учраас дэлгэрэнгүй хариултуудыг аавна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. За нэмэлтээр нэг мэдээлэл өгөхөд дэлхийн Youth Development Index-ээр Монгол залуучууд 61-р ирэмблэгдэж байгаа юм лээ. Тэгээд тэр нь боловсрол хөдөлмөр эрхлэлт зэрэг хүчин зүйлүүд 27 индикатороор нөлөөлдөг. Тэгэхээр бид нар бас таны түрүүний тоон дээр нэмэх нь 61 гэдгийг бас хандж урагшлуулахыг зориулаад навчтах гэж бодож байна. За тэгээд дараагийн асуултыг Гүн инвестмент холдингийн гүйцэтгэх захирал Хасын үлгүүд багийн эзэн хөрөнгө оруулагч Батөрөөдөө захирлаас асуумаар байна. Ер нь хөрөнгө оруулагчийн өнцгөөс залуусын стартапын санаа, шинэ төслүүдийг дэмжихэд хамгийн их дутагдж байгаа ур чадваруудыг та юу гэж хардаг вэ? За өнөөдрийн бас хурж энэ арга хэмжээнд оролцуулж байгаад баярлалаа. За манай компанийн хувьд бол өнгөрсөн 5-6 жилийн турш гарааны бизнесийг дэмжих чиглэлээр инкубаторын үйл ажиллагаа эрхэлдэг бизнес. Одоо анх
ажлын гараа эхлэхэд одоо гэр бүлийнхаа бизнесийг залхамжилж байгаа тий. Орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш магадгүй өнөөдөр одоо 600 стартапын питч сонсож, үүсгэн байгуулагчтай нуулзаж, за ямар нэг төвшөнд хамтран ажиллах юм хилцээр хийж явсан байна. Нөгөө том зорилго тавиад орж ирж байгаа энэ залуустай уулзаад яриад ирэхээр бол айгүй тийм сонирхолтой одоо түүхүүдтэй учрна. Хөрөнгө оруулалт татах гад явж байгаа зарим хүмүүс маань бол хөрөнгө оруулалт гэж юу вэ гэдгийг ойлгохгүй ирдэг. Эсвэл нөгөө авч л байвал дараагийнхаа зорилго төрж ивэл өнөөдөр би юугаач өгсөн яах вэ гэсэн юм хит одоо бас юм тууширсан магадгүй те зарим тохиолдолд ийм хүмүүс айгүй олон ирж ирсэн. Тэгээд яг зүгээр ур чадваруудын хувьд ингээд анзаараад байхад манаа дээр ирж байгаа ялангуяа залуучууд өөрийнхөө үеийн хамтрагч нартай ажиллаж явах явцад бол бид нэр ургуулсан сэтгэн бодох чадвар маш сайн ихэрнэ. Critical thinking буюу одоо strategic thinking гэдэг юм уу энэ ур чадрууд нь илүү том болов гэж хардаг. За баярлалаа. За хэдүүлээ бас дахиад биднэрт цаг яг хугацаанд явах юм бол 4-5 асуулт нэмээд 3-4 асуулт асуух боломж байгаа. Тэгээд хасын хөдөлгөөдийн одоо амжилтыг бүгдээрээ мэдчихэж байгаа учраас тэг хөрөнгө оруулалтын үр дүн боддоор гарсан гэдэгт итгэлтэй бүгдээрээ халуун алгацлаар дахин баяр хүргэцгээе. За дараагийн асуултыг Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны сайд Ундрам сайдаас асуумаар байна. Тэгээд залуучууд бидний хувьд бас шинэ сайдын хувьд ер нь бодлого, стратеги талаас хүлээлт өндөртэй байгаа. Тэгээд энэ дотроо эхний асуулт нь болохоор төрөөс залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд бодлогын хамгийн чухал 3 чиглэлийг та юу гэж тодорхойлж байгаа юм? Шууд. За мэдээж яг энэ мэрэгжилтэй холбоотой ажил эрхлэлттэй холбоотой хамгийн гол яам бол боловсролын яам байдаг. Тэгээ бид нар өнгөрсөн хугацаанд бол боловсролын багц хуулийг шинчилж батлаад энэ хүрээндээ дээд боловсролын хуулийг батлаад ингэ явж байгаа. Тэгэхээр дээд боловсролын байгууллагууд маань ажил олгогчтойгоо ойрхон ажиллаад яг ямар ур чадвар мэдлэг энэ хүүхдүүдэд олгох ёстой бэ гэдгийг ажил эрхлэгчтэйгээ хамт сууж байгаа багш нар хөтөлбөрийг боловсруулад тэгээд тэрийг хэрэгжүүлээд өгдөг болох ёстой гэсэн ийм зүйл байгаа. За дараагийн манай яамны одоо бас бодож байгаа зүйл болохоор энэ ажил олгогч болон ажилд орох гэж байгаа энэ шинэ үеийн залуучуудын ойлголтын зөрүүн дээр бид нар анхаарах хэрэгтэй юм байлээ. Энэ залуучууд бол нэг номерын зорилго нь цалин мөнгө биш. Одоо маш сайн тийм ажиллах орчинд өөрсдийгөө хөгжүүлээд юм сураад ингээд явах ийм хэрэгцээ шаардлага байдаг. Гэтэл ажил олгогч нар маань болохоор нэг номер цалин гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ ойлголтын зөрүүг бид нар арилгах тал дээр бодлогын арга хэмжээнүүд, уулзалтууд, хилцүүлгүүд хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. За баярлалаа. Цаг бас үлдсэн байгаа учраас би тодруулаад асуумаар. Та яг 1 2 3-г хэлэх юм бол ямар зүйлүүдийг хэлэх вэ? Оролцогч талуудаас эхлээд. Одоо миний сүүлийн базаад 3 чиглэлийг та тодорхойлох юм бол. За нэгдүгээр дээд боловсролын бодлого, хоёрдугаар ажил олгогч болон энэ залуучуудын ойлголтын зөрүүг арилгах, за гуравдугаарт мэдээж skill based training гэдэг зүйл бас чухал. За баярлалаа. За хариултаа авч чадсан уу манайхаа? Хэдүүлээ цаашаа яг гол асуултуудаа дахин бас дэлгэрүүлж асуух боломжтой. Тэгээ манай паналистууд бас Entertainment Network-ийн хэсэгт байх учраас та бүхэн танилцаж ярилцах боломжтой гэдгийг дахин хэлмээр байна. За дараагийн асуултыг Сэзэс агсан түвшний сургалт судалгаа эрхэлсэн проректор, Entrepreneurship инновацийн салбарын Монголын анхны доктор профессор Ботгоёгшоос асуумаар байна. Яг бодит байдал дээр ихтэй сургуулийн түвшинд залуучуудын ирээдүйн ажлын байранд бэлтгэхэд бодлого нь яг ямар авах хэрэгтэй вэ? Ерөнхийдөө энэ ихтэй сургуулийн гол ингээд нэг зорилго нь оюут нэгийг бэлдэж байгаа гол зорилго нь ажлын байранд гаргаж байгаа хүмүүсийг бэлдэж байгаа. Тэгэхээр яг одоо ажлын байран дээр ямар хүн хэрэгтэй байгаа вэ гэдгийг нэгдүгээрт нь аягуулсаа ойлгох хэрэгтэй. Яг шууд хүн зүгээр нэг сонирхлоороо одоо юу ч гэдэг нэгтлэн бодохыг сонирхдаггүй. Тэр нэгтлэн бодох бүртгэлийн мэрэгжлийн эрэлттэй холбоотойгоор сонирхдаг учраас тэрийг ойлгоод тэнд ямар ур чадвар нэгдэж байна, хэрэгтэй вэ гэдэгтэй нь холбож одоо энэ хөтөлбөрүүдэд хийх ийм сургуулиудад бол ийм шаардлага маш өндөр байгаад байгаа. Тэгээд яг энэ ирээдүйн одоо ажлын эхлэлтэй холбоотойгоор ямар асуудал гарч ийн гэхээр одоо AI-ууд орж ирж байна те. Ажлын байран дээр маш хүчтэй нэвтэрж байна. Тэгэхээр тэрийг маш сайн хэрэгжилж чаддаг. Тэгээд AI-аар хийж чаддгүй ур чадваруудыг бас илүү сайн хийж чаддаг. Тим одоо болсон үеийг бэлтгэхэд одоо сургуулиуд одоо анхаарах юм шаардлагатай үе ирчээд байна гэж харж байгаа. Тэгээд
гол нь нөгөө одоо бид нар чинь нөгөө 5 ажилчин хэрэглэх одоо авдаг байсан бол одоо 3 ч юм уу 2 ажилчингаар маш өндөр бүтээмжтэй хурдтай те илүү сайн ажиллах юм боломжууд үүссэн. Тэгэн гот нөгөө AI-ч одоо хийж чадахгүй байгаа энэ ирээдүйн зах зээлийн дээр байгаа ажил хүчний хамгийн сайн шаардлагатай байгаа тэр мэрэгчлүүдийг тэр ур чадрууд дээр л төвлөрөх нь айгүй чухал байгаа гэсэн сургуулиуд байна. За баярлалаа. За ингээд энэ хэсэгт хэдүүлээ ерөөхдөө өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор экспертүүдийн үндэслэгийг сонсож байна. Тэгээд төгсгөлд нь худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар ажил олгогч нар залуучуудыг сургуульд одоо төгсөөд ажилд аваад эхний 2.5 жилийг сурах гэж зарцуулж яах гэсэн судалгааны үр дүн гарсан байсан. Тэгэхээр Ундрам сайд болон Батбаян хөшөө хэлсэнчлэн бие биенийгээ сонсох, хүлээлтэд нэгтгэх, тэгээд гол нь яг залуучуудын зүгээс бодлогоо сонсож боловсруулах, ажил олгогчийн зүгээс сонсох шаардлагатай гэдгийг хэллээ. За ингээд эхний хэсгийн сүүлийн асуултыг Олимпийн орооны ерөнхийлөгч E-Mart компани тузын дарга Батбшиг панелистаас асууя. Монголын залуучууд олон улсын спорт тэгээд бизнесийн зах зээлд өрсөлдөхөд ямар ур чадварууд хамгийн их шаардлагатай гэж та үзэж байгаа? За юуны төрөнд панелистээр өрсөнд баярлалаа. Монголын эдийн засгийн форумыг цоон байгуулж байгаа хамт олондоо маш их баярлалаа. Тэгээ сая бол одоо та бүхэн маань харсан бах хасын үлгүүд одоо дэлхийн тэмцээнүүдэд Зүүн Азийн саксны тэмцээнүүдэд яваад шагнал аваад ингээд ирсэн. Монголын 3-9-ийн 3 баг нь дэлхийн FIBA-гийн зохион байгуулсан тэмцээнээр одоо 2 номерт дэлхийд орлоо. E-спортоор ингээд явж байна. Тэгэхээр би ярих гэдэг нь олон улсын олимпийн хороо буюу FIBA юм уу юм олон улсын дэлхийн спортын байгууллагуудыг Монголд авчираад тэр байгууллагуудад одоо Монгол залуучуудаа оруулж ажилуулах тийм боломжууд бий бол байгаа гэж харж байгаа. Тэр утгаараа манай Монголын үндэсний олимпийн хороо бол одоо залуучдын олимпийг Монголд авах ёстой. Яагаад тэгэхээр сая Парисын олимпийг та бүхэн маань үзсэн баг. Парисын олимпийн тамирчдын отхон олимпийн виллеж гэдэг. Тэрийг барьчаад юунд ашигласан бэ гэхээр 3,000 залуучуудыг одоо ипотекийн зээл авах боломжтой affordable housing болгосон байна. Тэр бол одоо ингээд залуу гэр бүлээ ажилтаа болгоход нь байртай болгоё гэдэг бас спортын дэмжлэг байгаа. Тэгээ тэр бол одоо ингээд олимпиар дагаад яаж ингэж залуучуудаа хөгжүүлэх үү те биеийн тамир спортоор хичээлүүлэх үү яаж одоо өрсөлдөөнтэй бие биентэй болох үү ажлын байран дээр ороход спорт ямар чухал юм бэ? Саксны багийн спортоор тоглоход яаж багтайгаа ажиллаж болох юм бэ? Яаж одоо ялагдах юм бол одоо 7 удаа унаад 8 дахь дээр нь ялна гэдэг одоо Майкл Жордан хүртэл 7000 удаа саксны бөмбөг алдчихсан гэдэг. Юу нь яаж өөрийгөө ингээд сайжруулах юм бэ гэдэг тийм ажил юм. За баярлалаа. Тэгэхээр ер нь гол санаа нь бол залуучуудыг яг энэ тамирчны сэтгэл зүйтэй тасралтгүй өөрсдөө хөгжүүлдэг болоход олон улсын олимпийн ороотой энэ гапыг арилгах тэр тавцанд гарах боломжийг бүрдүүлнэ гэж ойлголоо. За тэгээд эхний хэсэгт хэдүүлээ экспертүүдийн зүгээс нөхцөл байдлыг олон талаас нь харж ярилцсан бол хоёр дахь хэсэгт илүү шийдлүүд рүү хамтдаа орцгоё гэж хэлмээр байна. Түрүүн баясаа захирлын хэлсэнчлэн яг ийм глобал стейж дээр өрсөлдөх төр чадвартай бүтээл залуучуудыг бэлтгэхэд яг ямар шийдэл илүү үр дүнтэй гэж таны зүгээс харж байна? За одоо яг ийм кино хийж байгаа, хөгжим хийж байгаа, завгар хийж байгаа, гар урлал хийж байгаа залуучуудын дунд байгаа хэл та. За дээр нь контент хийж одоо сүүлийн үед бол орж ирж байна. Тэгээд энэ хүмүүсийн цагийн үнэлгээг харахаар $5 байна. Гэтэл Макдоналдсын цагийн ажилтны төлбөр $15 байна. Тэгээ энэ залуучууд маань сонирхлоороо гэдэг шиг өөрсдийнхөө хүсэл тэмүүлэлтэд хөтлөгдөө тэр олон одоо уран бүтээлүүдийг хийгдэх шиг байна л да. Тэгэхээр цаашлаад бол одоо тэтгэлэг хөтөлбөрүүд бол шаардлагатай байгаа. Гэхдээ бид нар засгийн газрын хөтөлбөрүүдийг, төрийн хөтөлбөрүүдийг хүлээхээс илүү энэ олон улсад явдаг хөтөлбөрүүдийг маш сайн ангуучлах хэрэгтэй юм шиг байна. Ягаад тэгэхээр одоо манайс Жөхөн ам багтай Хятадын 1 тэрбум хүнтэй улсаас одоо 10 хүн авах, Монголоос 10 хүн авах хоёр ингээд улс учраас тэнцүү байгаа гэдэг. Тэгэхээр энд байгаа залуучуудад бусад залуучуудаас 333 дахин их боломж нуугдчихдаг. Өнгөрсөн жилийн Канны наадам дээр одоо ингээд эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр зарлагдсан. Тэгсэн чинь нэг Африк эмэгтэй захиа авчихсан байна л да. Одоо ингээд apply хийсэн. Юу гэсэн бэ гэхээр ингээд би ийм дизайнераа тэгээ очиж оролцсомоор байна гэсэн чинь төрүүлээд тэгээ за чи хүрээ дээр Францын өмнөд далайн хэрэг дээр гэсэн чинь мөнгө байхгүй. Би уулан дээр амьдардаг гэсэн чинь нисдэг тэрэг очиж одоо тухайн эмэгтэйг авалсан байна. Тэгээ тухайн жил Элон Маск нисдэг тэргээр ирээд нөгөө Африк эмэгтэйг нисдэг тэргээр тусч авсан. Энэ хоёр сэдв маань бол ингээд бүүн болсон байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар энэ бүх залуучууд энэ олон улсын хөтөлбөрүүдэд цаг ямагт хараад apply хийхийг бол уриалж байна. За баярлалаа. Бүгдээрээ хамтдаа олон улсын зах зээл дээрээс боломжуудыг ангуучилцгаая гэж баясаа захирал хэллээ. За дараагийн асуултыг Батэрээдүү панелистаас асуумаар байна.
ирээдүйн хөрөнгө оруулалтын зах зээлд амжилттай оролцохын тулд ялангуяа залуу бизнес эрхлэгчид ямар майндсет, ур чадваруудыг эзэмших ёстой вэ? Та түрүүн critical thinking-гээс эхлээд яг soft skill-уудыг дурдсан. Тэгвэл энэ дээр та бидэнд туршлагаасаа болцооч. За өнөөдөр бид нар айгуу тийм хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэмд амьдарч байгаа. ChatGPT гарч ирээд юу болж байна? Технологийн өөрчлөлтүүд бидний хүлээлтээс хав илүү давсан маш хурдтай өгч байгаа. Тэгэхээр нөгөө хүн тэрэнд хэрхэн адапт хийх вэ гэдэг айгуу чухал. Ялангуяа хөрөнгө оруулалт хийж байгаа үед бол энэ нөгөө нэг өөрчлөлтүүдийг анзаарах одоо ур чадвартай байх хэрэгтэй гэх юм уу те. Энэ хаашаа яваад энэ бид юуны одоо юм аливаа зүйлийг нөгөө нэг дээрээс нь харж томоор нь харж сурах хэрэгтэй. Энэ айгуу тийм харьцангуй том давуу талыг бий болгодог. Сүүлийн үед бол нэлээд манай үеийн залуучууд бол нөгөө өөрсдөө сураад тэрийгээ бусдаагаа хуваалцах ялангуяа контентоор дамжуулаад одоо IELTS-ийн мөнгөчин юу нөгөө айгүй олон залуучуудын нөгөө хөрөнгө оруулалтын чиглэлээр бас тодорхой хэмжээний контентуудыг бэлдээд хүргэдэг болсон. Тэгэхээр тэр болгонд бэлэн байж байгаа үед бол биднэрт өнөөдөр юу хэрэгтэй вэ гэхээр илүү soft skill рүүгээ өөрөө өөрийгөө нөгөө эрсдлийг хэрхэн дааж сурах уу, хүн алдан заавал алдан хөрөнгө оруулалт хийж яхад тийм тэрэнд бэлэн байх хэрэгтэй. Нэг алдаад босоод ирэх тийм чадвартай байх хэрэгтэй. Тэгээд аливаа зүйлийг томоор харж арай цэгцтэй тэгээд эргээд нөгөө зорилгодоо чиглэсэн тэр сахилах бат айгуу чухал. За илүү ашиг хийчих юм бэ нэгэ түлээгээд байвал алддаг. Нэг өдөр унаад ирдэг те. Тэгэхээр хүрсэн зорилттой түвшиндээ хүрсэн үед яг зоригтойгоор шийдвэр гаргаад гарч чаддаг байх хэрэгтэй гэж хэлмээр байна да. За баярлалаа. Манай бизнес эрхлэх сонирхолтой байгаа залуучууд байна уу? Эсвэл эрхэлж байгаа тийм хүмүүсийг гараа өргөхийг хүсэж байна. Судалгаагаар бас ер нь Монгол залуучуудын дийлийнх нь хувийн хвшил тэгээ өөрсдөө стартап эхлүүлэх сонирхолтой ч гэсэн орчинтой холбоотой эсвэл таны түрүү нийлсэн одоо ур чадрууд дутагддаг. Тэгвэл энээр бүгдээрээ анхаарал хандуулж илүү бүтээмжтэйгээр урагшилцгаая гэж хэлмээр байна. За дараагийн асуултыг Ундрам сайдаас асуумаар байна. Ялангуяа яам төрийн түвшинд явж байгаа учраас бид нар энэ стратегтэй холбоотой асуултыг асуухгүй ажиллахгүй. Тэгэхээр ирээдүйд хамгийн эрэлттэй байх ур чадруудыг хөгжүүлэхэд залуучуудын ямар урт хугацааны стратегийг баримтлах төлөвлөгөөтэй байгаа юм? За миний хувьд засгийн газрын өмнөөс юу нь ярих нь зөв байх гэж бодож байна. Яг л залуучуудын асуудал, боловсролын асуудлыг хэд хэдэн яам бас хариуцаад явж байгаа учраас тэг яг одоо Монгол улсын хамгийн том проблем бол их сургуульд орж байгаа хүүхдүүдийн 60% нь нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлийн мэрэгжлүүдийг сонгодог. Тэгээ байгалийн ухаан суурьтай, инженер суурьтай мэрэгжлийг бол 40 хүрэхгүй хувинд сонгож байгаа. Гэвтэл ирээдүйд дэлхийн эдийн засгийн формоос жил болгон одоо ирээдүйд шаардлагатай өндөр эрэлттэй мэрэгжлүүдийн жагсаалт гаргахад ихэнх нь одоо технологи суурилсан мэрэгжлүүд те мөн одоо байгалийн ухаан суурилсан мэрэгжлүүд, инженерийн мэрэгжлүүд байдаг. Олон улсын тэтгэлгүүд ч гэсэн ийшээ чиглэж байдаг. Тэгэхээр бид нар түрүү хэлсэн боловсролын яам дээр хөтөлбөр боловсруулахдаа хүүхдүүдийг багаасаа байгалийн шинжилгээ ухаанд дуртай болгож, тэрийгээ сайн ойлгож, ингэж суралцаж төгссөний эцэст байгалийн шинжилгээ ухаан эсвэл инженерийн мэрэгжил одоо сонгох тийм хүсэл эрмэлзэлтэй болоход нь бид нар анхаарч байгаа. Үүнээс гадна Монголын дотоодын тэтгэлгийн бодлого нь өөрөө байгалийн ухаан болон инженер, IT суурилсан юм мэрэгжил рүү илүү чиглэж байгаа. Биднэрт бол одоо нийгэм хүмүүнлэгийн ухааны мэрэгчлүүд бол одоо хангалттай болсон гэсэн үг. Энэ бизнесийн ухаан тий одоо тэгээд хууль эрх зүйч байдаг юм уу, хил гадаад харилцаа гэдэг ийм мэрэгчлүүд жишээлбэл орж байгаа. За баярлалаа. Тэгэхээр би стратеги талаасаа миний ойлгосноор та хэд санал хэлээрэй. Нэгдүгээрт яг хөтөлбөрийн зах зээл эрэлт нийлүүлэлтийн судалгаан дээр суурилаад тэрийг нийлүүлэх. Хоёрдугаар олон улсын трендэд дагаад залуучуудын стратеги баримталж ажиллана гэж ойлголоо. За дараагийн асуултыг Батуйг багшаас асуумаар байна. Ер нь Монголд тэгээ маш олон асуудлууд байгаа. Тэгээд тэрийг шийдэхэд энэ entrepreneurship, инновацийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр энэ чиглэлд залуучууд ямар ур чадваруудыг хөгжүүлэхэд хамгийн их анхаарах ёстой гэж та үзэж байгаа юм? Ерөнхийдөө бас ингээд энэ сургалт хөтөлбөрүүд яваад нэлээд удаад зөндөө олон стартапууд залуучуудтай уулзаад ингээд бас бодит амьдралаас ярих юм бол гэх юм уу. Гол нэг бид нар ингээд яг юм тогтцсон хандлага болно болохгүй ч гэдэг юм уу те ингүүд айгүй хэцүү ийм их мөнгө ордог гэдэг. Тэр нэг уламжлалт одоо сэтгэлгээний хандлагаа бүгдээрж өөрчлөх хэрэгтэй юм байлээ. Тэгээд энэ entrepreneurship гэдэг чинь болохоор энэ бол creating something out of nothing гэдэг тиймхүү концепт захгүй. Оргуу хоосноос яаж бид нар юм бүтээж болох юм бэ? Үнэхээр гоё санаа, гоё айдиа, асуудлын гоё шийдэл байх юм бол хөрөнгө оруулагч байдаг те хамтрах хүмүүс байж байдаг. Технологиудыг олж болдог. Тэгэхээр
нэг ийм боломж байгаа шүү гэж хардаг одоо тэр майндсет айгүй хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй ингээд за тэр яам одоо бид нар туслах юм болов энэ дэмжих юм болов те ороо хорноос нэлээ 20-20-оос мөнгө өгчлөө. Тиймэрхүү юм ингээ хүлээдэг зэдвэрс байж болохгүй. Ямар нэгэн байдлаар ингээл оргуу осны шимийг хийдэг тийм проактив тийм байх нь айгүй чухал байгаа даа. Тэгээ манай залуучууд ч гэсэн бас тийм хандлага байгаа. Тэгэхээр тэрийгэд бүгдээр улам цаа хөгжүүлээд ингээ яваараа. Ерөөдөө би хязгаар нь бол тэгэл та хэд яг imagination байгаа. Тэгэхээр яаж энэ хооронд юмудыг хийх үү? Яаж бүх талуудад хамгийн гоё ашигтай үр бүтээлтэй байдлаар энэ бизнесийг энэ үйл ажиллагаа зохион байгуулах уу гэдгийг гоё бодож олж чадах юм бол хүн болгоныг ингээ нэгтгэх тийм бүрэн боломжтой. Тэгэхээр тэр талаас нь илүү сайн хараарай гэж залуучууд хэлдэг. Тэгэхээр тийм илүү майндсет сургах ийм зорилготой. За баярлалаа. Тэгэхээр шийдэл нь болохоор багш ер нь хэнийг ч хүлээхгүйгээр өөрсдөө орлого хийгээл тэгэл үр дүн гаргах гэсэн үг шүү дээ. Тий харин тий. Ерөнхийдөө яг ингээд ер нь болон болохгүй гэж оролдож иж мэднэ. Тэгэхээр ингээд оролдоо сүулт нь болохгүй мэдсэн ч гэсэн ямар нэгэн байдлаар яагаад алдав те энэ хооронд юу байж болохоор нөөр хөдөлмөртэй ч гэсэн тийм одоо second chance-уудыг ч олж хардаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар айдианууд байх юм бол бүгдөө хийгээд хүмүүстэй уулзаад нэг юм итгэх зүтгэл гаргаад явбал илүү бас үр дүнд хүрдэн шүү гэсэн. За баярлалаа. За хоёр дахь хэсгийн сүүлийн асуултыг Батшиг панелистаас асуумаар байна. Түрүүн та нөгөө тамирчны сэтгэл зүй гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр залуучуудын ур чадварыг хөгжүүлэхэд яг энэ спортын систем, спортын философи ямар давуу тал үлгэрлийг ер нь бий болгож өгдөг вэ? Залуучуудад түрүүн миний хэлжсэнээр одоо залуучууд ийм олон улсын олимпиор юм уу, FIBA юм уу, тим юмнуудад ажиллах одоо тийм боломжууд байна. Тэгэхээр ямар одоо тийм боломжуудыг яаж харах вэ? Юу хийх ёстой юм бэ гэхээр би бол яг тамирчдын комиссийн тамирчдад хэлдэг. Англи хэл эхлээ сурч байгаа. Та нар ийм олон улсын байгууллагуудад ажилламаар байгаа бол англи хэлтэй байх хэрэгтэй. Одоо тэгээд та хэд бүгд мэдж байгаа дэлхий бол одоо ер нь хиймэл оюун ухаан гэ AI л явж байна. Тэгээд сая одоо энэ Сенегалд 26 онд болох байгаа залуучдын олимпиар хамгийн хол одоо нутгуудтай байгаа тамирчдыг одоо хүүхэд насаас нь энэ ирээдүйн олимпийн тамирчин байж магадгүй байна гэдгийг хиймэл оюун ухаанаар болж байгаа. Тэгэхээр заавалжгүй тэр хиймэл оюун ухааны одоо сервис гэх юм уу ажилтнууд нь одоо Америкт байх шаардлагагүй Монголоос тэрийг хийх бий боломж байна гэж хэлэх гээд байгаа. Олон улсын байгууллагуудтай ажиллаад тэр ажлаас нь ажлын байрнаас нь Монгол залуучууд авах боломж байна. Яа тэгэхээр манай Монгол залуучууд ийм авиастай 3.5 сая одоо хүн амтай мөртлөө дэлхийн бүх тэмцээнүүдэд очиод ингээ ялаад авах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр тэр байгууллагуудад ороход одоо яах ёстой? Англи хэлээ хэл устай болох ёстой тий. Тэгээ өөрийгөө одоо ер нь нэг хоёр юмд одоо ингээд унчаад за энэ одоо би фейл хийх юм би энийг чадахгүй маань гэхээ оронд дахиад нэг үзээд авдвал яад юм ингээд Silicon Valley-гийн залуучууд яг л тэгж байгаа л одоо тэр unicorn гэдэг компаниуд гаргасан байгаа шүү дээ. 5 удаа компани фейл хийж байгаа гэсэн. Юу вэ гэхээр тэр одоо өөрийн чадвар одоо өөрийгөө юм болгон дээр сайжруулах тийм боломжуудаа сайн хайгаарай гэж. За баярлалаа. Тэгэхээр тасралтгүй бид нар сайжруулах нөгөө талаас хоёр юм, нэгдүгürt бид нар хилтэй, хоёрдугаар тэр дижитал литерси буюу цахим ур чадвартай байж чадах юм бол олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой л гэсэн үг шүү дээ. За ингээд шийдэл төр хэдүүлээ цаг байгаа учраас маш олон сонирхолтой хариултуудыг авсан гэдэгт итгэлтэй. Цаашдаа хэдүүлээ хамтдаа дэлгэрүүлж судлах энд байгаа панелистуудтай ярилцах боломжтой. За 3 дахь хэсгийн эхний асуултыг инх бай сахлан панелистаас асуумаар байна. Монгол улсад сая өнгөрсөн жил тэрний өмнөх жилээс анх удаага үндэсний нэгдсэн брендингийг хэрэгжүүлсэн. Тэгвэл таны хувьд яг энэ чиглэлээр мэрэгчж байгаа хүний хувьд үндэсний брендинг, эдийн засгийн өсөлт, залуучуудын чадварыг хөгжүүлэх хооронд ямар хамаарал байна гэж хардаг вэ? За би нэг саяхан хийсэн мастерын дипломны ажлынхан одоо судлаачийн өнцгөөс хариулъя гэж бодож байна. Реклам сурчлагаа явуулаад тахаар нөгөө хитрхи хүлээлт очичдаг тий. Тэгээ яг худалдаад авахаар хүмүүс ийм байсан юм уу гэд. Тэгээ би сая судалгаа хийгээ явж хахад жуулчд ингэж хариулдаг юм л та. Монгол бол нэг удаа аялж үзэхэд бол сайхан улс байна. Гэхдээ би бол дахиж ирэхгүй гэд. Тэгэхээр цаашид бид нар жуулчдаа яаж авчрах вэ гэдэг дээр одоо цаашдаа бол нөгөө реклам сурчлагаас илүү story telling дээр бид нар илүү анхаарч ажиллах хэрэгтэй болов уу гэж бодоод байна. Одоо NLB, Apple, Tesla тэ энэ одоо Malaysia, Truly Asia, Incredible India эдгээр бүгдээрээ story telling зардаг улсууд, үндэсний брэндүүд тэ. Тэгээ яаж ийм storyг үсгэх вэ гэхээр бүтээлч үйлдвэрлэлийн салбар маань өөрөө яг энэ одоо нэмэн өртөг шингээх процессыг яг хийдэг одоо киночид тэ энэ хөгжимчид, загварынхан архитекторууд, гар удлаач нар маань. Тэгээд манай эдийн засгч өөрөө энэ дэлхийн 100 тэрлион зах зээлийн одоо 10 тэрлион биш, 1 тэрлион биш, үгүй ядахна 100 биллион биш. Тэгээ бүр ингээд задлаад үзэхээр нэг 20 биллионы эдийн засгтай болсон одоо. Энэ нь өөрөө Starbucks-ийн борлуулалтаас 2 дахин бага. Xiaomi гэдэг хятадын брэндээс 2 дахин бага.
ингээд ийм одоо Монголын топ 150 аж ахуй 100 аж ахуйн нэгжүүдийн жигсаалтцаа судалгаа ажлын тагнаас гаргаж байна л да. Манай бүх одоо уурхаанууд, одоо банкуд борлуулалтанд нийлээл одоо 15 биллионы борлуулалттай эдийн засаг байгаа учраас бид нар цаашдаа нэмэн үртгэх шингээж үндэсний брэнд бүтээж Starbucks шиг, Xiaomi шиг одоо брэнд бүтээх тал руугаа, брэнд эдийн засаг руу орох тал руугаа, нэмэн үртгэх шингээх тал руугаа илүү ажиллах шаардлагатай байна гэж харж байна. За баярлалаа. За хэдүүлээ дахиад илүү эрчийг нэмэх зорилгоор халуун халагдчихлаар панел дискшн үргэлжлүүлцгээе. Хариултууд авч яана манайхаа. Дажиг болж байна уу те? За баярлалаа. За дараагийн асуултыг бат ирээдүй панелистаас сумаар байна. Монголын залуучууд ер нь хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтыг зөв удирдахад яг ямар ойлголтууд шаардлагатай байна гэж та ер нь харж байна. Тэгээ энэ дотор болохоор үүнд ямар яг бодит алхам их шаардлагатай бай залуучууд. За энэ нөгөө хариулт Одоо ер нь ямар төвшөнд бааш шиг. За өнөөдрийн төвшин миний хувьд зүгээр анзаарахаар бас тэмч сайн гэж дүгнж чадхааргүй юм болов яг ялангуяа сүүлийн эдийн стартапууд хөрөнгө оруулалт хийхэд гарсан яг надад тулгарсан асуудлаас үүдээд хариулж байгаа тийм мэдээж мундаг залуучууд зөндөө байгаа. Гэхдээ яг хөрөнгө оруулалтын дээр тулаад ирэхээр хөрөнгө оруулалт гэж юу вэ гэдгээс хамгийн одоо эхний асуулт нь эхэлдэг. Бид нар номер 1-нд тэрийг тайлбарж өгөх хэрэгцээ гарч эхэлдэг. Гадны хэд хэдэн стартапуудтай бас пич хийж явж хөрөнгө оруулалт хийж үтсэн. Тэгэхэд бол бид нар өөрсдөө бэлдэж байгаа байдал нь тис ондоо байдаг. Тэгээ нөгөө гэрийн даалгавраа хийнэ гэж ярьдаг бид нар бол манай салбарын дунд. Тэгэхээр do your homework. Хөрөнгө оруулагч ямар хүн байна? Тэр хүн ямар төрлийн хөрөнгө оруулалт сонирхож байна гэдгийг эхлээд судалж очдог, зорж очдог. Өөрсдөө нөгөө хамтарч чадах хүн байна уугүй юу гэдгийг бол нээлттэй байгаа мэдээллийн их усруудээс маш сайн судалдаг. Нөгөө бидэнтэй ямар харилцаанд орох гэдэг байлээ. Хөрөнгө оруулалт татна гэдэг бол яг эхнэрээ сонгож байгаатай адилхан зүйл байхгүй юм магадгүй. Хормоо хийх гэж байгаа зүйл бид нар өнөөдөр нийлчихэд маргааш баяртайгаа гараа явж болдоггүй тий. Зээл авсан юм шиг юм харилцааны хэмжээнд ойлгоод байдаг манай залуус маань. Өнөөдрийн байгаа нөхцөл байдал нь. Тэгэхээр миний хувьд зүгээр бас энэ хөрөнгө оруулалт манайх маш цөөхөн хүн амтай юу. Хөрөнгө оруулалтын энэ боловсролыг бүр бага наснаас нь баг дунд сургуулиас нь хичээлийнх нь хөтөлбөрт оруулаад тодорхой хэмжээнд бэлтгэж өгвөл яасан болоо гэж боддгийн хувьд. За баярлалаа. Тэгэхээр хамгийн ихний алхам нь бол ер нь яг хөрөнгө оруулалт гэж юу вэ гэдгээ STEM thinking талаас нь л туршлагатай судлах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За баярлалаа. За дараагийн асуултыг ундрам панелист ундрам сайдаас сумаар байна. Монголд нөгөө сүүлийн жилүүдэд боловсролын реформыг шаардлагатай гэж маш их яригдж байгаа. Тэгээ энэ ч гэсэн олон үр дүнгуудээрээс харагдаж байгаа. Нөгөө талаас хөтөлбөрийн зах зээл хоорондын холбоог сайжруулах шаардлага бас та түр өндөр байгаа гэж хэллээ. Тэгвэл энийг хэрхэн сайжруулах боломжтой гэж та харж байгаа юм? За нэгдүгээрт одоо ихтэй сургуулиуд болон мэрэгжлийн сургалтын байгууллагууд дээр хөтөлбөр боловсруулдаг процесс гэдэг. Сургалтын хөтөлбөр гэдэг бол хүнд яг ямар мэдлэг ур чадвар өгөх гээд байгаа гол технологи нь гэдэг байхгүй юу? Одоо ямар нэгэн үйлдвэрийн технологи хамгийн чухал технологи гэдэг ш тэр зүйл. Тэрийг боловсруулах үйл явцад ажил олгогчийг оролцуулах. Багш нар болохоор ажил хийгээгүй багш нар аявих байдаг байхгүй. Тэгээ хүүхдүүд яг ийм заа чи ингэчүүл мундаг болчихно гэд бас жоохон холтцсон тохиолдлууд их байдаг. Тэр нэгдүгээрт энийг бол манай яамнаас боловсролын яамтай нийлээ зохион байгуулна. За хоёрдугаарт ажил олгогч нарт залуучууд шинээр ажилд ороход юу хүсэж байгаа юм бэ гэдэг одоо судалгаанууд олон улсын байгууллагын судалгаанууд Монголд хэрэгжиж байгаа төслийн үрээнд бол хийгдсэн байгаа. Тэгэхээр энийг ойлгох хэрэгтэй. Маш одоо тийм сайхан ажлын орчин өсөж дэвжиж суралцах боломж гэх мэтчлэн зам хүний эрхийн мэдрэмж гэдэг юм олон зүйлүүд залуучууд хэрэгтэй байна. Гэтэл ажил олгогч маань мөнгөний өгчгөл болно гэдэг одоо ганцхан цалин гэдэг зүйлийг айгүй чухал гэж хараад байгаа. Тэгэхээр энийг энэ хүмүүсийг уулзуулад тэгээд энэ ойлголтыг өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бол манай яамнаас зохион байгуулна гэж бодож байгаа. Тэгээд түрүү бас яригдсан манай яамнаас одоо гарааны бизнес бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийн сургалтуудыг бас зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм байна. За баярлалаа. Тэгтээ хэдүүлээ бас яг энэ асуултыг бас ерөнхийд нь ойлгож байгаа хэрэгтэй. Залуучуудын асуудал бол маш олон салбар дундын асуудал. Тийм учраас ойлголт хүлээлтийн зөрүү өндөр байдаг. Тэгээ энийг бууруулахын тулд зайлшгүй хүлээлттэй нэгтгэх ойлголтоо нэгтгэх шаардлагатай. Тэгээ энэ дээр бас таныг ойртуулж яг бодит үр дүн гаргаасаа гэж хүсэж байна. За дараагийн асуултыг Батуйг панелистаас сумаар байна. Ер нь Монголын боловсролын систем залуучуудын бүтээлч байдал тэгээ бие даасан сэтгэлгээг хэр зэрэг дэмжиж байна гэж та боддог вэ?
Ер нь хайрцаглаж байгаа юм шиг санагддаг танд. Тийм. Ерөнхийдөө ингээд энэ боловсролын систем чинь нэг ийм юм байлаа ингээд. Ер нь одоо үйлдвэрийн ажилчин ямар нэгэн одоо ингээд том аж үйлдвэрийн хувьсгалаас ер нь үүссэн яг юм vocational education гэдэг юм. Тэгмээ тийм үйлдвэрийн ажилчин бэлддэг те бүгдөө ангаараа гутлын өдөрт ажиллаж гэдэг юм уу дээр үе нэг тиймэрхүү. Тэгэн гот тэр үйлдвэрийн ажилчин бэлддэг энэ концепт чинь яг тодорхой юмыг хийж ингэж хийдэг гэдэг тэр ур чадвар руу илүү чиглэдэг. Тэрнээс биш ингээд чөлөөтэй зүтгээд өөрөөс нь хараад арай өөр сайжруулж болох тэр боломжууд байна уу гэдэг дээр илүү төвлөрдөггүй ингээд явцсан байгаа. Тэгэхээр тийм одоо тийм employee бэлддэг энэ системийг одоо арай илүү тийм креатив систем бас оруулж өөрчлөх ийм бас шаардлага байгаа мó гэж харсан. Гэхдээ одоо хүн болгон ч нэг өөр өөртөө юмаа хийхийг ингээд сонирхоод ингээд явцсан. Бүх хүмүүс зүгээр нэг юм юуны эрэг шуурыг болоод ингээд ороод эвтэйхэн ажиллах бас тийм сонирхолтой учраас болсон системдээс тэрийг бас бүгдээр харах ийм шаардлага бас байгаад байгаа. Тэгээд нэг одоо ингээд бид нар чинь ингээд 10 жилээс ахуулаад нэг зөв хариу байдаг. Багш нь тэр зөв хариуг хэлдэг ч юм уу те. Дандаа ийм явдаг. Тэгэхээр тийм биш. Аль болохоор ингээд илүү креатив, илүү олон талын үнцг байж болно. Чи гол нь өөрийнхөө тэр аргументуудыг хэлэх ёстой гэдэг. Тиймэрхүү одоо бүр хандлагын цоошин юмнуудыг бас оруулж ирэх ийм шаардлагатай байгаа юм байлээ. Зүгээр яг ийм юм байл нөгөө дэлхийд даяараа ер нь бас тийм юм байлээ юм уу? Манайх бас учиргүй одоо ганцаараа тэгээд байгаа ч юм уу тийм биш. Тэгээ Финлянд бид нар болохоор ингээд арай жоохон нэг илүү чөлөөтэй тийм креатив сургалтууд оруулаад ирсэн. Бусд нь илүү жоохон тийм exam oriented ингээд сургалт явдаг. Тэгэхээр тэрэн дээр жоохон өөрчлөлт хэрэгтэй байна гэж хараад. За баярлалаа. Маш сонирхолтой хариултуудыг манай панелистууд хуваалцж байна. За 3 дахь хэсгийн сүүлийн асуултыг Батушиг панелист асуумаар байна. Таны хувьд яг ийм арт болон бусад бизнесийн орчинд тэгээд Олимпийн орооны түвшинд залуучуудыг бэлтгэх гэж яг бодит ямар сорилтууд тулгардаг вэ? Олон улсын түвшинд ингээд зөрүүг нь бас харж байгаа ш та. Тэгээд үүнийг хэрхэн даван тулах хэрэгтэй гэж ер нь харж байгаа. Ийм арт дээр бол ер нь одоо залуучууд юм уу эсвэл яг энэ салбарын бизнесийн хүмүүсүүд лидерүүдийн ингээд татаж ажилд авахд бас хэцүү байдаг. Яг тэр олон өрсөлдөгчтэй салбар байгаа. Тэгээ ер нь орж ирж байгаа хүмүүсүүдээ би бол одоо 9-өөс 5 цаг хүртэл ажилдаг одоо зүгээр л цалин авдаг ажил гэж харахгүйгээр миний энэ карьер бол энэ ийм арт гэдэг компанид нэг өдөр гүйц захирал нь болох те нэг өдөр хувийн эзэмших одоо IPO хийх юм бол хувийн эзэмших нэг өдөр энэ компанийг одоо миний хүссэн нийгэмдээ хийх ёстой юмнуудыг хийгээсэй гэсэн компани болох ёстой гэдэг ийм шаардлагууд тавьдаг хүмүүс орж ирээсэй гэж боддог. Яг тэгэхээр би Harvard-ийн бизнес скулд магистра хийжсэн. Тэгэхэд бол одоо EQ заримдаа IQ-гоос илүү байдаг гэж. Яг тэгэхээр emotional intelligence буюу одоо би энэ хүмүүстэй одоо энэ үедээ ингэж дэвчээд энэ хүмүүсийн зовлонг ойлгох хэрэгтэй юм байна. Тэгж ажиллаж бас хүмүүсийн сэтгэл зүг ойлгодог тийм ажилтнууд байгаасаа. Яг тэгэхээр зөвхөн IQ за энэ ашигны төлөө ингэж ажиллах хэрэгтэй. Энэ ашиг авах юм бол энэ мөнгө авах гэх юм бол би бол тэр хүн бас яг карьертэй одоо ийм арт ирээдүйн 20 жилийн дараа байх хүн үгүй юу гэдэг дээр бол эргэлзээтэй байна. Тэгэхээр яг компани талаасаа бол би бол хувьдаа тэгж харж байгаа. За баярлалаа. За ингээд хэдүүлээ хамгийн сүүлийн 4 дахь уриалгын өмнөх асуулт руугаа хамтдаа шилжицгээе. За энэ хэсэгт болохоор бид нар илүү бидний дундын сэдв болох ихтгэлцэл рүү илүү чиглэж байгаа. Тэгээ энэ нь болохоор хоёр шалтгаантай. Нэгдүгээрт World Value Survey-гаар Монголд хүмүүс бие биендээ итгэх түвшин 26% гарсан байлаа. Тэгэхээр 4 тутмын 1 нь л бие биендээ ер нь итгэж байгаа. Хоёрдугаар Сикагаас 5 жил нэг удаа яадаг судалгаагаар 5 жилийн өмнө одоо Монгол залуучууд 2 хүн тутмын 1 нь ирээдүйдээ итгэдэг байсан бол энэ жил яг энэ 7 хоногт дуусан судалгаагаар 3 залуу тутмын 1 нь л ирээдүйдээ итгэж байна гэсэн судалгааны үр дүн гарсан байсан. Тэгэхээр бид нар өөрсдөндөө итгэхгүйгээр ирээдүйдээ итгэхгүйгээр бие биендээ итгэхгүйгээр олон улсын зах зээл дээр өрсөлдөх боломжгүй. Нөгөө талаас гадны үр дүн оруулагч нарын итгэлцлийг татах боломжгүй гэдэг утгаараа бид нар rebuilding trust гэдэг зорилгоор энэ хилцүүлгийг хийж байгаа. Тэгээ нөгөө талаас эдийн засгийн форумын хамгийн гол давуу тал бол бүх оролцогч талууд нам улс төрөөс хараад бусаар нэг тайзан дээр суугаад үжил бодлоо илэрхийлэх боломжийг олгож байгаа нь хамгийн том давуу тал гэж би хувьд харж байгаа. За ингээд сүүлийн асуулт руу хамтдаа эрч хүчтэйгээр орцгоё. За баясаа захирлаас эхний асуултыг асууя. Креатив экосистемийг өсгөхөд итгэлцэл ер нь ямар үүрэг гүйцэтгэдэг гэж та боддог вэ? Тэгээ залуучуудын бүтээлч креатив сэтгэлгээг боддоор дэмжих хамгийн чухал алхам юу вэ? За нэг үе бодвол одоо дадлагын оюутнуудад одоо даалгавар өгөх гэжсэн нөө хуучин чинь за чи кофе зөө ям канандад хийж гээд нэг итгэдэггүй байгаад байна шүү дээ тий. Одоо бол бүр цалинтай дадлагын хөтөлбөр гаргаад чухал таскуудыг өгдөг болоод тэгээ бүр зарим бизнесийн байгууллагууд бол ийм part time ажлын опшныг бол Монголд гаргаж ирлээ.
Цаашдаа энэ экосистемийг хөгжүүлэхийн тулд ажил олгогч нар маань аль чиглэл рүү хөгжих юм бэ гэхээр бизнесийн байгууллагууд өөрсдөө educator болох шаардлагатай болоод. Одоо энэ Google бол дижитал гараж хөтөлбөр гаргаал тий эсвэл boot camp-ууд гаргаал манай салбарт байдаг одоо тэргүүлэгч компани Ogilvy гэхэд early talent хөтөлбөр гэж гаргаал IBM-ийн, LinkedIn-ийн, Microsoft-ийн сургалтууд гэж одоо ингээл бизнесийн байгууллагууд өөрсдөө hub компани болоод за Монголд бол ингээл технологийн хабууд хаагдаад бас хэцүү байна л та. Жинхэнэ хабууд ч өөрсдөө бизнесийн байгууллагууд өөрсдөө байгаа. Тэгэхээр цаашлаад эдгээр байгууллагууд маань бол маш их тийм одоо боловсролын чиглэлийн хөтөлбөрүүдээ бол нэмэгдүүлэх шаардлагатай болоод байна. Тэгснээр энэ залуучууд тухайн компанид дадлах хийснээр алдаж үзмээр байгаа. Айдсаад авч үзмээр байгаа. Тэгээ ингэж алдаа гаргаад тэр одоо айдсыг даван туулах мэдрэмжийг бий болсны дараа бол тухайн таалантууд олон улстай өрсөлдөх дахиад тэмцээнд ялах олон улсын шагналуудыг авчрах тэр мэрэгжлийн чадварлаг боломжтой хүчин гарах баг. Тэгээд төгсөгч нар гэдэг майндсетийг одоо суулгамаар байгаа. Ажлаас гарсан хүн гэж юм шүү дээ. Төгсөг. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол байгууллага өөрөө сургалтын байгууллага болох ёстой гэсэн санаа гэсэн үг шүү дээ. За баярлалаа. Дараагийн асуултыг бат ирээдүй панелистаас сумаар нь бас таны өмнө гаргаж ирсэн маш олон үр дүнтэй холбоотойгоор залуучуудын эдийн засгийн итгэлцлийг бий болгохын тулд спорт, бизнес, хөрөнгө оруулалтын орчинд ямар синержи буюу одоо хамтрал нэгдэл хийх хэрэгтэй гэж та бодож байгаа юм? За би сая явсан манай хасын үлгүүд баг сая амжилт гаргасан түүхэнд яг бидний зорилго байгаагүй юм. Бид нар манай багийн тамирчдын бид нар юу болсон гэхээр яг арын албан менежмент хөрөнгө оруулагчид тамирчид маань уулзсан. Тэгэхээр ямар зорилготой явсан бэ гэхээр бид нар төлөвлөх ёстой, залуучуудаа өрсөлдөж чаддаг гэдгийг харуулах ёстой. Түүнээс бол тэр медаль зардал ерөөс огт бодоогүй бүр ингээд буугаад өгсөн байсан. За хожигдсон ч яг хөө гэхдээ нөгөө бүхний зориулаад л ирж болно гэдэг ийм нэг зорилго тавиад ирсэн. Яг энэ үед бол нөгөө манай тамирчдын дунд айгүй тийм гүн гүнзгий итгэлцэл бие биендээ хүндлэл. За би өөрийнхөө л юм хийх ёстой. Бусдынхаа өмнө хүлээсэн өөрийгөө хариуцлагатайгаар гүйцэтгэх ёстой багийнхаа өмнө те. Тэгээд яваад ирсэн үр дүн нь бол бүр нөгөө бидний хүлээтээс маш илүү өндөр ийм үр дүнгууд гарч ирсэн. Тэгээд итгэлцэлд ямар чухал болохыг гинчээс би бол яг ингээд хажуугаас нь зогсоод харж илаа л да. Гэтэл нөгөө талдаа энэ стартапуудтай хамтарч ажиллах үед бол бид нэр дандаа хамтралын тухай ярьдаг хөрөнгө оруулалт авахд. Тэгэхээр яадаг гэхээр за нөгөө жоохон дуршлагтай болоод ирэнгүүт чи дүү дэлгэжсэн. Эн чи юу хийдэг үлээ яадаг үлээ гэд ингээд нөгөө үл итгэлцэлтэнд үргэлж байдаг. Ягаад тэгэхээр нөгөө мэдхгүй байгаа учраас тэрнээс айдаг. Тэгэхээр манайхан энэ нөгөө өөрийгөө илэрхийлэх бусдаас хэрэгтэй хэрэггүй маань нуух ч гэдэг юм уу. Энэ одоо магадгүй нийгмийн эдийн засгийн хувьд бид нар ямар тогтолцооноос ямар тогтолцоороо шилжиж орж ирж байгаа вэ гэдгээ таньж мэдээд бас энэ адаптигээд өөрчлөлтөх хэрэгтэй болов. Тэгжиж энэ спорт шиг энэ бизнес шиг энэ юмнууд дээр харилцан бие биендээ одоо үр дүнтэй юм хамтарлууд бий болох болов гэж бодож байна. За баярлалаа. За цаг байгаа учраас шууд дараагийн асуулт асууя маш их баярлалаа. За ундрам сайдаас итгэлцэл гэдэг ойлголтыг төр болон залуучуудын хамтын ажиллагаанд бодиттой болгохын тулд ямар шинжилтийг хийх ёстой гэж таарж байгаа вэ? За мэдээж итгэлцэл бол маш чухал. Тэгээд төрийн зүгээс бол наад зах нь одоо төрөөс зарлж байгаа тэтгэлэг энэ боломжуудыг ил тод нээлттэй залуучуудад зарлаа. Тэрний сонгон шалгаруулах процесс нь ойлгомжтой, нээлттэй, аль болохоор субъектив нөлөөлөл багтай ингэжээж одоо залуучууд бол төрд итгэх бах. Тэгээд саяны судалгааны үр дүн бол бас нэлээд харамсалтай л та. Уул нь одоо би ингээд өөрийнхөө 20 гаруй жилийн өмнөхийг хараад одоогийн залуучуудыг харахаар би бол итгэл төрөөд байгаа байхгүй. Манай залуучууд бол үнэхээр маш боловсралтай, одоо маш ёс зүйтэй, зарчимтай, мундаг болж байгаа. Та нараар бахархаж байгаа шүү. Манай үе бол тийм. Та нар мундаг байгаа шүү. Тийм болохоор өөрөө өөрсөндөө та хэд итгэх ёстой. Та нар энэ улс орныг авч явах бүрэн боломжтой, чадамжтай, боловсралтай ийм залуучууд болж өсөж байгааг хараад бахархаж байгаа. Тэгээд та нарын дараагийн үе чинь бас улам мундаг болоод явна. Ерөөсөө л ийм байдаг. Бид нар 20 гаруй жилийн өмнө интернет гэж байдгүй байлаа. Гадаад явчихаар ээж аваасаа захиа авах гэж сар болдог байлаа. Манай ээж аав одоо намайг Америкт
байхад төв шуудан дээр цаг авч иж надтай уцаар ярьдаг ус аюух мөнгө төлж. Ихэд ингээд бүх юм шинжлэгдээд одоо бол ингээд дэлхийн топ сургуульд манай залуучууд сурж ийн 3-ыг үржих 3 дээр манай охтууд тэ одоо дэлхийн мөнгөн медаль авч ийн гэд улам мундаг болоод байна. Тэгэхээр өөрөө өөрсөндөө итгээрэй залуучуудаа та нар чадна шүү. За баярлалаа. Тэгэхээр бид нар өөрсдөндөө итгэхээс гадна төрийн зүгээс хамгийн чухал суурь системийн тэр ил тод байдал, шударга байдлыг хангахын төлөө шинжилэлт хийнэ гэж хэллээ. Тань маш баярлалаа. Bon ажлын амжилт хүсье. За Батуйг багшаас дараагийн асуултыг асууя. Таны судалгааны хувьд ер нь ирээдүйн эдийн засгийн өсөлт болон залуучуудын ур чадварын уялдааг хооронд нь холбоог нь ер нь хэрхэн харж байгаа вэ? Ерөнхийдөө шууд холбоотой. Одоо бид нар чинь нэг юм дээр үеийн нэг уламжлалт сонгодог эдийн засгаас модулоос одоо ингээ өөрчлөгдсөн нөгөө инновацийн эдийн засаг, knowledge economy гэдэг. Тэр чинь залуучуудын одоо яг нөгөө ур чадвар, та хэдийн skill, creativity тэрнээс чинь эдийн засгийн өсөлт чинь шууд хамаардаг тий. Тэр одоо chat GPT ч гэдэг юм уу. Зүгээр 10 хүнтэй ийм компани одоо дэлхийн Google, хэдэн мянган том компани чинь disrupt хийгээд хүн төрөлхтний амьдралыг чинь тэр чигээр нь өөрчлөх юм уу. Энэ чинь зүгээр нэг юм хүний тоо биш та хэдийн яг ур чадвар тэрнээс хамаардаг ийм эдийн засаг болцсон, ийм бизнес болцсон байгаа. Тэгэхээр тэрэн дээрээ илүү анхаараарай. Тэр чинь юу гэсэн үг вэ? Та хэд одоо хурааж авч байгаа тэр чадрууд чи өөрөө эдийн засгийн өсөлтөнд баялаг бүтээлтэнд шууд холбоотой ийм юм шүү. Тэгэхээр тэрийг бид нар одоо энэ knowledge economy, мэдлэгийн эдийн засаг гэж хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр маш холбоотой ийм физикл тоогоор олон ажилчдынхаа юугаар ч юм уу олон капиталаар бүтээдэг ийм баялаг гэдэг тийм нөхцөл байдал бол одоо өөрчлөгдсөн гэсэн. Тэгэхээр бүгд одоо цэвэр яг өөрийнхөө ур чадвараар суурлаад явах хэрэгтэй гэсэн. Тэр нөгөө эн чинь сүүлийнх юм чинь нэг дахиад нэг За. Яг нэг бүтээч байх нэг юм ийм шүү гайс нөгөө ингээд одоо хүртэл ингээд ярьсан болно болохгүй тэгж болохгүй ингүүд муухай тэг ингүүд болдгүй ингээд тэр бүх юма мартахаас одоо бүтээч байдал эхэлтэн шүү гэдгийг бас хэлэх гэсэн. Тэр өмнө. За баярлалаа. За дөрөв дэх хэсгийн сүүлийн асуултыг Батшиг панелистаас асуумаар байна. Таны хувьд түрүүний ярилцлагын явцад хэлсэнчлээ олон улсын туршлагаас харахад Монголын залуучуудын итгэлцлийг дэлхийн төвсөнд ер нь хэрхэн бий болгохоос гадна хэрхэн хамгаалж хөгжүүлэх ёстой гэж харж байгаа юм. Юуны түрүүнд ер нь Монгол одоо залуучууд дэлхийн тэмцээнүүд, компаниудад ийм гарч байгаа үед бас түрүүний өмнөх хариултан дээр бас нэмэхэд манай нэг Монгол та хэрэгтэйгээ байгууллага байгаа. Тэгээ тийм байгууллагууд олон болоосоо гэж боддөө. Монголын нийт зүг гэдэг нь одоо менторшип хөтөлбөр явуулдаг. Ийм залуучуудыг жилдээ нэг 30-40 оюутнууд, залуучууд, их сургуулийн оюутнууд энтрийг аваад одоо топ компаниудын захирлуудтай ингэж холбож өгч байгаа. Тэгэхээр тэр бол одоо ийм топ компани захирлууд нь биднийг тоож яана гэдэг бол бас одоо ингэж компани буюу залуучдын хооронд ингэж би бол итгэлцэл төрж гэн гэж бодож байгаа. Тэгэхээр тэр хүмүүс энэ мундаг ах нар ихчнэр ингэж надад ментор болж байсан шүү дээ. Энэ компанид нь ер нь орвол яаж орох хэрэгтэй юм болоо гэдэг. Тэгээ тийм одоо уялдаа байгаасаа гэж бодож байгаа. Итгэлцлийг одоо нэмхийн тулд уялдаа байхгүй бол бие биелүүгээ харж суучаад ингээ бид нар энэ хүмүүсүүдийг одоо ямар хүмүүс байдсан бол доо гэхэд итгэхэд хэцүү шүү дээ. Тэгэхээр тэрнтэйгээ адилхан би бас одоо ингээ спортын салбар дээр залуучууд одоо төрийн ажилд орох уу, хувийн хвшилд орох уу гэдэг дээр бас ийм шин төр хувийн хвшлийн том одоо ажлууд гараасаа гэж бодож байгаа. Тэрний нэг бол одоо Олимпийн залуучдын наадмыг авах, Олимпийн стадион байх. Яагаад тэгэхээр сая төрөөс татврын хууль гаргаад одоо 1% хэмнэлт арчиг компани стадионд одоо юм уу залуучдын олимпиад хөрөнгө оруулах юм бол танаа татвараас хөнгөлнө. Тэгэх юм бол тэр залуучуудад одоо ингээ ажиллах боломжийг гаргасан төрдөөч итгэх, хувийн хвшилтэйч итгэх ийм том прожектууд гаргах юм бол одоо тэр бол ирээдүйд. За баярлалаа. За ингээд хамгийн сүүлийн хэсэг рүү хэдүүл хамтдаа орцгоё. За энд болохоор панелистуудын зүгээс 1 минутын хугацаанд нэг асуултанд бүгдээрээ хариулаад тэгээ энэ хүү панелист гарч нэг төгсгцгөө бүгдээрээ бас гоё дэмжицгээе. За баясаа захирлаас эхлэе. Хэрвээ та Монголын залуучуудад 2030 он хүртэл баримтлал зохиох нэг чухал зарчим, нэг түлхүүр зөвлөгөө өгөх боломжтой байсан бол юу гэж хэлэх вэ? За дэлхийн өөр одоо их хурдтай өршлөгдөж байна. Сая технологийн компаниуд 2020 оныг нэрлэхдээ манай эртний өмнөх 2020 он гэж нэрлэж байна гинэ. Яагаад гэсэн чи нөгөө BC гэдэг шиг ChatGPT-гийн өмнөх 90 үе гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар залуучууд маань энэ хэмэл оюуны давалгаанд мэдээж өндөр хөгжилтэй орнууд бол дата ихтэй, дижитал дэд бүтц сайтай учраас хамгийн их одоо давуу талыг бол бүтэж байгаа.
хөгжиж буй орнууд бол харин энэ том давлгаан донд яаж өөрчлөлтөд тэсч үлдэх вэ гэдэг нь өөрсдөө их одоо сорилт болоод байна. Тэгэхээр залуучууд маань илүү сониуч байх хэрэгтэй байна, тий? Суралцагч байх хэрэгтэй байна, илүү глобал сэтгэх хэрэгтэй байна. Гэхдээ одоо локал амьдрал гэдэг байгаа шүү дээ. Заавал гадаадд гарч амьдрснаар Макдоналдсын $15 цалийг ажиллаад байвал бид нар нэгдсэн үндэсний байгууллагын нөгөө 104 гэдэг чагсаалтаас улам хойшлоод байх бах. 10 жилийн өмнө бид нар 90 эд байсан юм байлээ. Тэгэхээр илүү урагшлахын төлөө 50 руу орцгоё гэж уриалмаар байна. Баярлалаа. Батэрэтүү панелисттэй. За манай залуучууд бол дэлхийн хэмжээнд өрсөлдөж чаддаг. Өнөөдөр өчигдөр хэд дахин давтаж харлаа тий. Ур чадвар, спорт, урлаг, соёл, оюуны чадамж бүх юмараа бидэнд болвол одоо бие, физиологи бүх боломжууд маань байж байна. Одоо энэ дэр манай залуучууд маань бол ерөөсөө зөвхөн зоригтой, тэрэндээ тууштай, тэгээд маш хатуу сахилга баттай байгаасай л гэж би одоо захиж уриалтмаар байна. Тэр үед бол энэ 2030 онд биш 2000 магадгүй ирэх жил, тэрний дараагийн жил хүртэл нөгөө үр дүн гараад ирэх болов. Тэгэхээр монголчууд бол залуу үеийн цэгтээ, маш залуу үеийн цэгтээ ийм залуучууд давмгаалсан улс. Тийм учраас одоо энэ тодорхой өөрийнхөө тэр хүсэл, эрмэлзэл, пашн захирагдаад тодорхой нэг зорилго тавьсан байгаа бол тэрэндээ хүрэхийн тулд маш их сахилга бат, маш их тийм одоо золиос гаргадаг. Тэгэхээр энэний төлөө бас тэгээд итгэлтэй өшөө илүү хөгжөөрэй гэж хэлээ та тий. За баярлалаа. Ундрам сайтай. За саяны одоо хоёр панелист маань ер нь санал нэг байна. Та бүхэн маань одоо маш том зорилго тавиарай. Энэ дээр нэмж хэлэхэд гоё амбицтай байгаарай. Маш том зорилго тавиад тэгээ сая хоёр одоо панелист маань хэлсэн шиг тэрнийхээ төлөө суралцаад, сахилга баттай байгаа, тууштай байгаад алтгаас бас битгий айгаарай. Та бүхэн залуу наснда алдаж болдог байхгүй юу? Хөгшөрсөн бол алдах хэрэггүй болчдөг. Тэгэхээр алдаад дахиад өөрийгөө одоо сайжруулаад дахиад зүтгээд байх хэрэгтэй. Тэгсэн цагт тэр зорилготой та бүхэн хүрэх болно. Тийм учраас нэг алдлаа гэж шантарч болохгүй. Дахиад ингээл зүтгээд байх хэрэгтэй. Түрүү бас хэлсэн нөө Майкл Жордан хэдэн удаа гол алдсан гэж хэлж ирсэн те. Тэгсээр байгаа л одоо тэр ч одоо дэлхийн топ тамирчин болсон. Яг тэр үн шиг та бүхэн чадна. Битгий шантраарай, том амбицтай байгаарай гэж залуучуудаа уриалмаар байна. За баярлалаа. Батуйг багшаа хувьд. За ерөнхийдөө яг мэрэгжил хийж байгаа бас хүмүүстэй зөвлөхөд 2030 оны юунд юу ч ямар ч мэрэгжил хийдэг ба яасан бэ? Одоо нэг AI тултал бүгд ашигладаг болоорой гэж хэлчихсэн. Тэр бол айгүй практикал скил болно. Юу нь бол ингээ ажил олгогч юм бол ажил олгогчтой хамгийн хэцүү нөгөө хэцүү хүн нь ажиллаа одоо залуучууд байхгүй юу. Тэгэхээр бид нар чинь ингээ айл болох тэр нэг залуучуудын тоог ч юм ажилтныхаа тоог ингээ багасгахыг хүсэж байгаа тийм байдаг. Тэгэхээр тэрийг амарсаа ойлгоод ийм хүнд хэрэгтэй хүн байгаарай гэж хэлсэн. Тэгжээч өөрийгөө борлуулдаг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар би яаж хүнд хэрэгтэй байх вэ? Яаж value бүтээх үү гэдэг талаасаа ингээ хандаад тэр нэг юм өөртөө хэрэгтэй скиллүүдээ боловсруулад ямар нэгэн байдлаар хэрэгтэй байх тэр ур чадруудаа тэр юмудаа бүгдээр хөгжүүлээрэй л гэж хэлсэн. Тэгээ тэрийгэд бид нар зарж амьдрын шүү дээ, тий guys. Тэгэхээр за баярлалаа. За Батшиг ерхийлэгч байв. Тууштай байгаарай. Тэгээ би түрүү бас зөндөө хэлцээ болохоор ер нь бол гэхдээ түүх, соёл одоо Монгол улс, тусгаар тогтол улс гэдэг бас тийм түүхээ сайн судлаарай. Манай хүү өнөөдөр одоо өвөөтэйгээ Чингис хааны музейм орж сургуулийнхаа амралтаар ингээд явж байгаа. Тэр энэ залуучууд маань дэлхийд гараад ч юм уу Монголдоо ч байсан гадаад хүн ирэхэд өөрсдөө түүх соёлоо мэддэг. Бид нар одоо Парисын Олимпийн үеэр Mongolia House гэж 60 мянган зуулчдыг одоо Монгол гэж ийм түүх соёлтой улс байд юм а гэдгийг харуулах тийм боломжийг ирсэн. Тэр бол одоо бас хувь төрийн хвшлийн хамтарсан одоо соёлын яам, нийслэл одоо манай Олимпийн түнш компаниуд хийсэн. Тэнгүү тэр үед тэр 60 мянган хүн дээр нэмээд Олимп үзэж чадахгүй залуучууд, Европт байгаа залуучууд бүгд ирээд энэ ямар гоё юм бэ? Монголынхаа багийг дэмжиж ингээд залуучуудтайгаа хамт ингээд Монголын түүх соёлыг хүртэл ингээд сураад байж гэнэ гэж хэлж байгаа. Тэгэхээр та бүхэн маань Чингис хааныхаа музейгээр очиороо Монголынхаа түүхийг бас сайн судлаарай гэж хэлж байна. За баярлалаа. За ингээд хэдүүлээ маш богино хугацаанд гол оролцогч талуудын өнцгийг асуудал шийдэл тэгээ том зургаар нь ямар төвшөнд байгаа юм бэ гэдгийг системийн төвшөнд ямар төвшөнд байгаа юм бэ гэдгийг хамтдаа ярилцлаа. Тэгээ залуучууд бид нар нэгтэж олон улсын зах зээл дээр гарах том зорилго тавьж тэгээ нэгдсэн стратегитайгаар бие биендээ итгэж өрсөлдөж чадах юм бол боломж бол хязгааргүй байгаа. Тийм учраас хэдүүлээ
хэнийг ч хүлээхгүйгээр өөрсдөө хоёр өдөө хамтдаа хөдөлмөрлөж хичээж бүтээцгээе гэж хэлмээр байна. Тэгээд чин сэтгэлээсээ мэдлэг туршлагаа хуваалцсан панелистуудаа талархал илэрхийлээ. Бүгдэнд нь амжилт хүсье. Ундрам, Батирэдүү, инх баясгалан, Батуяг, Батушиг нар байлаа. Бүгдээрээ халуун алга тушлалтаар талархал илэрхийлж амжилт хүсье. Баярлалаа. Future of Jobs and Skills. Өдөртөн явуулсан цоологч залуусын нэгдэл хамтран үүсгэн байгуулагч Бат Зүрэг, Гүнд инвестмент хоолдонгийн гүйцэтгэх захирал Хасын хөдөлгөөний эзэн Батирэдүү, Цагуудын цэгийн сургуулийн проректор доктор профессор Батуяг, KMG Creative Group-ийн гүйцэтгэх захирал Инх Баясгалан, Монголын Улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Батушиг. Яа амарсан тоглоомд байгаа шиг хоёр дэшээ. За дээрээс нь соёлын спорт ажилчдын залуучуудын сайд Ундрам нар байлаа.